энэ өдрийн төргийн ингээд UPR Consulting Red Hat Academy зохион байгуулагддаг. Ээлжил нэгэн одоо вебинараа эхлүүлж байна. За энэ хүү вебинарыг бол бид нар дөнгөж саяхан одоо PE 180 шалгалтыг амжилттай өгсөн. Тэгээд манай сандаг дөр инженероос шалгалттай өгсөн асуудлаар нөлөө тодруулах зорилгоор энэ хүү вебинараа хийж байна. Сандаг дөр инженер өөрийгөө ингээд товчхон танилцуулаад тэгээд хайр асуулт. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг сандаг дөрж гэдэг. Би Science-core гэдэг зээлийн мэдээллийн сангийн компанид систем болон дэд бүтц хариуц инженерээр ажилладаг энэ хүн байна. За сандаг дөрж маань одоо технологийн салбарт ялангуяа энэ дэд бүтцийн инженерээр хэд хичээлд ажиллаж байгаа вэ? Энэ 3 дахь жил рүүгээ ороод ажиллаж байна. 3 дахь жил рүүгээ ороод ажиллаж. За сандаг дөржийн маань хувьд болохоор 2024 оны 8 сарын одоо OpenShift Red Hat-ийн OpenShift TO180 контейнер болон Kubernetes-ийн администраторын сургалтанд хамрагдсан инженер байгаа. За тэгээд сургалтанд хамрагдсаныхаа дараа ямар хугацааны дараа та шалгалтын одоо нөгөө хөнгөлтийн ваучер хоцсон бэ? Тэгээд яг ямар болцлыг хангаж энэ хүү одоо хөнгөлтийн ваучерыг хоцсон бэ? Сургалтанд болохоор 8 сар суугаад тэгээд хөнгөлтийн ваучер болохоор 11 сарын дундуур авсан санагдчихэ. Тэгээд шалгалтаа бол сая он гараад төгсөн баг. Он гараад 1 сарын дундуур өгсөн тий? Дундуур өгсөн. За DO 180 сургалтыг бол өмнөх бас нөгөө подкастн дээр алтан шагаа багш бит хоёрын зүгээс бол тодорхой хэмжээнд ингээд контентын нөгөө багш гэдэг зүгээс аягүй тайлбарсан байгаа. За тэгээд тухайн сургалт нь хамгийн анх сургалтсан инженерүүдийн нэг болох одоо сандаг дөржөөс яг тухайн сургалтаас та юу мэдэж ав? Ямар ойлголтыг ав? Хамгийн дөрөнд мэдээж контейнер гэж юу вэ? Тэгээд тэрний суур ойлголт, тэгээд Kubernetes тэгээд OpenShift-ийн өөрийнх нь одоо Kubernetes тэгээд тэрэн дээр ажиллах одоо суур мэдлэг, тэгээд технологиудын мэдлэг авсан. За DO 180 сургалтын одоо шалгалтын хөнгөлт эдлэх ваучрыг бол сургалтанд хамрагдсан инженерүүд маань 2-оос 3 сарын хугацаанд бол тодорхой хэмжээний лабораторийг хийж гүйцэтгээд ингээд авдаг тэр эрхийн болцлыг ингээд хангадаг байгаа. За сандаг дөржийн хувьд болохоор 11 сарын дундуур буюу одоо 9 10 11 гэхлээр бас яг л энэ 3 сарын хугацааны дараа авсан байна л да. Энэ 3 сарын хугацаанд та яг лаборатори орчин дээр хэрхэн яаж суралцсан вэ? Яг 8 сард суучаад яг хэсэг бол нөгөө нэг жоо ажил ихтэй байсан учраас яг орж чадахгүй байж байгаа. 10 сарын дундуур энэ сүүл хавцаа хэд хоног яг лабораторио ороод яг сайн хийсэн. Яг тэрний дараа бол ихэд удахгүй худалгүй нөгөө нэг дискаунт юм ирсэн баг. За яг ингээд дискаунт ваучер хожих тэр юун дээр болохоор хүндрэлтэй асуудал гарсан. Хүндрэлтэй асуудал гэдэг юм бол ерөөсөө баг хамгийн гол нь нөгөө нэг лабораториудаа яг сайн хийгээл нөгөө нэг чеклээ successful болж явж байгаа. За сая бас нөгөө 2024 оны 11 12 сард бас Red Hat Academy-ийн зүгээс ингээд бүх одоо дэлхийн нийтэд ингээд суралцж байгаа бүх инженерүүдтэй бас боломж олгоод дискаунт ваучрын 50% хөнгөлтийн болцлыг хангасан инженерүүдэд бүр 100% хөнгөлөгдсөн тийм. За яг энэ одоо 100% хөнгөлтэйг бол одоо манай сургалтанд суусан 4 инженерийн хувьд бол хангасан байгаа. За эдгээр 4 инженерээс хамгийн анхны шалгалтаа өгөөд тэгээд тухайн шалгалтаа яг амжилттай өгсөн инженер маань болохоор сандаг дөрж инженер байгаа. За тэгээд шалгалтаа амжилттай өгсөнд нь баяр хүргэе. За тэгээд одоо шалгалтынхын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллүүд авъя гэж асуултууд ингээд асууя гэж бодож байна. За та шалгалтаа яг ямар хэлбэрээр өгсөн бэ? Шалгалтаа болохоор онлайнаар өгсөн. Тэгээд шалгалтаа захиалаад тэгээд яг тэдний өдөр өгнөсөн шалгалтаа захиалж бэлэн болгоод тэгээд ерөнхийдөө шалгалтаа л өгсөн. За онлайн шалгалт одоо яг ковидоос өмнө бол Red Hat Academy шалгалт, Red Hat-ийн certification шалгалтууд бол дандаа нөгөө exam center дээр өгдөг байсан.
Тэгээд нөгөө ковидын одоо нөлөөгөөр бол одоо хүмүүс болгоно нөгөө академийн exam center дээр очиж өгөх боломжгүй болоод ер нь бол систем нь маш сайжраад юм онлайнаар өгөө явж байгаа. Тэгэхээр манай академи суралцж байгаа инженеруудын хувьд бол бид нэг 100% онлайнаар ийм экзамыг өгнө. Тухайн онлайн экзамыг бол бид шалгалтын танхимаас, ажилласаа, гэрээсээ ер нь хаанаас ч өгч болж байгаа. Гэхдээ нөгөө шалгалтын урчныг бэлтгэхийн тулд тодорхой зарим зүйлсийг бид анхаарах хэрэгтэй байгаа. За хамгийн эхнийх нь анхаарах ёстой зүйл бол бас сандаг дорж инженерд бас гарч ирсэн гэж бодож байна. Эхлээд нөгөө шалгалтаа захиалж болохгүй байгаа гэсэн тийм. Тэрэн дээр одоо яг ямар асуудал үүссэн нэлээ. Тэн дээр болохоор нөгөө нэг Red Hat нөгөө нэг юуг шинжилээд шалгалтын орчноо шинжилээд яг нэг хэсэг нэг одоо захиалж болохгүй ч юм уу эсвэл захиалс нь баталгаажихгүй байх тийм асуудал гарсан гэж яг сонссон. За дахиад нэг ийм асуудал гарч ирсэн шүү дээ. Нөгөө нэг localization дээр бид нэг Улаанбаатар Чингэлтэй дүүрэг гэдэг ингээ бүртгэгдсэн байгаа шүү дээ. Тэгээ магадгүй одоо Сүхбаатар дүүрэгт бүртгэгдсэн байхад тэрийг заавал нөгөө Сингапурын албан ёсны хаяг оруулах шаардлагатай байгаа тийм. За тэгэхээр магадгүй онлайнаар ингээд шалгалтаа захиалах гэдэг инженерүүд маань байвал за бидний нөгөө нэг төгсөгчдийн групп байгаа. Тэрэн дотор одоо нөгөө одоо байршил тийм. Байршилтаа ингээд локейшнээ өөрчлөх анх яг захиалгахтаа нөгөө нэг локейшн гэж гарч иж байгаа. Тэн дээр Сингапур сонгох юм. Тэгээ Сингапураа сонгоно. Тэгээд энэ нэг Сингапурын тодорхой албан ёсны нэг хаягийг оруулахгүй байх юм бол буцаагаад яаж нэгсэн чинь шалгалт маань захиалагдахгүй байх юм эрсдэлтэй байгаа. Одоогоор яг Монгол улсад бүртгэлтэй exam center бол байхгүй учраас одоо шалгалт захиалах процесс нь тэрэн дээр нэг асуудал үүсгэн. За тийм учраас та бүхэн гарын авлагын дагуу байршлаа зөв сонгоорой гэдэг эхний одоо зөвлөгөөг өгч байна. За хоёрдугаар зөвлөгөөн дээр болохоор бид нар ингээд захиалчаад онлайнаар ингээд экзамаа захиалсныхаа дараа инженерүүд маань бас нөгөө өөрийнхөө бичиг баримтыг бас апплод хийж оруулдаг тийм. Одоо нөгөө иргэний өмнөх эсвэл жолооны өмнөх ч юм уу тийм баталгаажсан яг өөрийнхөө бичиг баримтыг апплод хийж оруулж баталгаажуулж өгөх юм лээ. За тэгээд хэдэн ямар хугацаанд хүлээдэг үлээ? 2-3 хоног гэсэн. За ажлын 2-3 хоногийн дотор хэрвээ бид нар яг өөрийнхөө албан ёсны ID-г одоо апплод хийж өгвөл одоо нөгөө шалгалт захиалах одоо ийм хүснэгтүүд гэдэг тийм одоо schedule хийх юм календар маань идэвхждэг байгаа. За тэгээ зарим инженерийн хувьд бас яг энэ дээр бол алдаад одоо нөгөө ID-га апплод хийхгүй байх. Тэгээд нөгөө нэг би ингээ намайг ингээд яахгүй байна. Одоо тийм миний ингээ захиалгыг ерөөсө баталгаажуулахгүй байна гэдэг. Буцаагаад яг тэр нөгөө нэг багшийн зүгээс бол би энэ одоо инженер дээр юм асуудал үүсээ энийг шийдэж өгөөч гэдэг ингээд мэйл бичингүүд танаа зүгээс ямар нэгэн одоо ID-ний хүсэлт орж ирээгүй байна. Хүсэлт орж ирсэн аппрув хийсэн ID-га апплод хийгээгүй байна гэдэг асуудал гардаг. Тэгэхээр энэ дээр ингээд хоёр дахь анхаарах зүйл та хэн нэгнийг хүлээлгүйгээр ID-га апплод хийж өгөх байх шүү гэдгийг бас одоо юу яаж яана инженерүүдтэй бас анхааруулж мэдээлэл өгч байна. За 3 дахь анхааруулах зүйл маань болохоор сая сандаг дөрвөн инженерийн хувьд болохоор яг захиалсан өдрөө шалгалтаа өгсөн үү? Анхны захиалсан өдрөө шалгалтаа өгсөн үү? Тэрнээс арай сүүлд төгс яг захиалаа тэгээд захиалсан өдрөөс хойш нэг 7 хоногийн дараа өгсөн тийм. Захиалга оруулаад гэхдээ тэр шалгалт оруулсан өдрөө бол өөрчлөг юм шүү дээ тийм. Өөрчлөг байгаа тийм. За шалгалт хэрвээ та яг ингээд сандаг дорж инженертэй адилхан цаг хугацаанд өгвөл энэ дээр бол ямар нэгэн асуудал гарахгүй. Гэтэ ямар нэгэн байдлаас нөгөө ажлын гинтийн хэрэгцээ шаардлага, хувийн шалтгааны улмаас шалгалтын цагийг өөрчлөх шаардлага бас гардаг. За ийм байх юм бол 48 цагийн өмнө өөрчлөх ёстой байгаа. Хэрвээ тухайн одоо нөгөө нэг шалгалт өгөх өдрөөсөө 48 цагийн дотор өөрчлөвөл таны нөгөө шалгалт өгөх боломжтой 2 атемтийн нэг нь идэхгүй болдог. Ингээ байхгүй болдог гэсэн. За тэгэхээр тэрийг бас инженерүүд маань маш сайн анхаарах хэрэгтэй. Яг шалгалтынхаа өдөр хурж ирээд за би ингээд шалгалт өгөх өнөөдөр шалгалт өгөх боломжгүй болчлоо. Энийг ингээд 7 хоногоор ухраа гээд манад ханддаг. Гэтэл манад хандаад энэ одоо ерөөсөө ямар ч шийдвэр одоо байхгүй. Актемд хандаад ямар ч одоо тэн дээр авах арга хэмжээ байхгүй. Exam Center гэдэг тустай одоо компани, тустай одоо ийм
нэгж одоо Red Hat дээр байдаг. Тухайн одоо байгууллагын хувьд бол шалгалт хамгийн анх одоо бүглэгдэхэд та хэрвээ rescheduling хийх юм бол 2-3 хоногийн өмнө заавал одоо урьдчилж ингэж өөрчлөөрэй гэдэг юм юу байдаг шүү. За дараагийн нэг юм асуултыг одоо санагдуулж инженерээсээ тавья гэж бодож байна. Шалгалт юу юм хэрэг вэ? Шалгалт бол ерөөдөө нөгөө багшийн заасан юм. Тэгээ яг лаборатори дээр ажилласан юмнуудын дагуу төстэй ер нь л тийм сэдв тэгээд хийх юм орж ирж байгаа. Тэгэхээр лабораторио ер нь сайн хийсэн байх юм бол ер нь шалгалт гайгүй. За шалгалтаа ер нь лабораторио санагдуулж инженерүүд хэдэн удаа давтсан? Миний хувьд бол яг шалгалт өгөхөөсөө яг 14 хоногийн өмнөөс л яг ингээд өдөр болгон орж сэдвүүдээ хараад хамгийн сүүлийнх нь яг лабораторийн хэсгийг яг чэйжээрээ хийгээд тэгээ яг бүх хэсгийг ерөөхдөө ингээд буцаж гүйлгэж харахад ингээд лабораториудаа ингээд зүгээр ингээд хийхгүй ч гэсэн зүгээр ингээд толгоон дотроо ингээд бодоход одоо энийг ингэж ингэндээ гэд ер нь хамгийн маяр нь яг ингээд окей болголт хийж шалгалт таарна болсон. За хэлний хувьд ямар нэгэн бэрхшээл гарсан уу? Хэлний хувьд бол гайгүй нөгөө нэг заавруудаа сайн уншчих юм бол асуудалгүй. Хамгийн гол нь заавраа сайн уншихгүй хөрөөд дутуу уншаад явчих юм бол буруу юм хийгүүчих юм бол тийш тооцогдохгүй. Тийм асуудал гарахаар юм лээ. За тэгэхээр тэг яг тэр юм ингэж хийн ийм нэртэй юм үүсгэнэ гэх тэднийг яг сайн яг уншаад яг зөв бичиж явуул асуудалгүй. За баярлалаа. За бас шалгалтанд яг бэлдэх контентын хувьд бол үдсэн хичээл тэгээ биднэрт олгогдоод байгаа лабораторийн материал унших, бичиг сурахаас бол илүү юм бол огт орж ирэхгүй. Яг л тэр одоо сэдвийн бүрийн шалгалтууд авагдах юм байна. За дахиад нэг анхааруулах зүйл бас байна. За тэрний талаар бол энэ маань юу юм бэ гэхээр шалгалтын орчин бүрдүүлэх гэж юм одоо бүхэл бүтэн бараг одоо эн чинь 40% суу тий. Бараг хэдэн утсан тий. 45% материал байна. За энэ материал бол шалгалт бүг хийгээд reschedule тавиад таны шалгалт баталгаажлаа гэд мэйл ирэхэд хамт цогтой хавсаргаад ирж байгаа тийм. Яг энэ материал ингээ хавсаргаад ирж байгаа. За зарим инженерүүдийн хувьд бол яг нөгөө нэг хавсаргаад ирж байгаа материалтай танилцсалгүйгээр яг шалгалт болохын өмнөх өдөр шалгалтынхаа орчин бэлтгэхээр яарч байгаа. Тэгэхээр нөгөө шалгалтандаа бэлдэх биш. Бараг нөгөө орчноо яаж бэлтгэх үү гэдэг дээр нөгөө хүний хамаг одоо оюун санаач ажиллах гээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ ингээ олон улсын шалгалт өгч байгаа бол инженерүүд маань одоо магадгүй одоо гэртээ юм ажил дээр өгч байгаа бол за яг энэ хүү гайдыг бол маш сайн хараад тэмдэглээд тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулаад тэгээ бэлдээрээ за биднэрт ямар материал хэрэг болох вэ гэдэгтэр нэгдүгээрт бол утастай маус хэрэг болно. За хоёрдугаарт болохоор флаш диск хэрэг болж байгаа. За тухайн флаш дискийн хувьд бол 8 ГБ хаа 8 ГБ болон түүнээс дээш хэмжээтэй байхад л болно. За тэгээд бид нар бол нөгөө шалгалтын орчин бэлддэг ISO имижийг бол яг нөгөө заавар дээр гарсан одоо юуны дагуу бол одоо ямар үлийн систем ашиглаж байгаа вэ гэдгээс хамаарат одоо ISO-гийн татаж аваад тэгээд лайв орчин уншуулдаг байгаа. За тэгээд орчин уншуулахад болохоор техникийн зүгээс өөр ямар шаардлага байгаа вэ? Мэдээж нөгөө нэг бүүт бэлтэж сурах мэдлэг бас шаардна. Тэгээд одоо анх нөгөө нэг систем суулгахад шаардлагатай одоо шинэ сүлжээгээ тохируулах ч юм уу сүлжээгээ тохируулах тэгээд чинь одоо нөгөө компьютерийн одоо чинь дуу муугийн нээлттэй байх уу хаалтай байх уу гэх мэт яг суур тохиолнуудаа хийчих юм бол болохоор байгаа. За бас шалгалтын орчинд маань хоёр камер ашигладаг. За эхний камерын хувьд бол өөрийнх нь нөгөө десктоп компьютерийнх нь өөрийнх нь нэг камер шаардлагатай. Хажууд нь болохоор хажуудлаас нөгөө нэг орчныг бас хянжих хэрэгтэй бас нэг камер хэрэгтэй байгаа. Тэр нь болохоор хажууд нь шинэ хүн байгаа юм уу? Өөр одоо утас ч юм уу юм ашиглахгүй
гэдэг хяналтуудыг хийдэг юм тий. За тухайн одоо 2 дахь камерын хувьд бол нөгөө юу байгаа тий. HD 1080-аар бичдэг. Одоо арай одоо чанарын өндөр одоо юутай тийм пикселтэй камер байгаа. Ямар нэгэн байдлаар шалгалттай холбоотой маргаан гарах юм бол нөгөө камерыг одоо зум хийгээ тий нотлох магадгүй одоо үгүйсгэх ийм боломжоор хангасан ийм камер байх хэрэгтэй байх нэ. За ингээд хэрвээ та шалгалтын орчин өөрөө бэлтгэж байгаа бол USB маус тэгээд 2 камер байх нь эхний камер нь бол лаптопны чинь камер байхад асуудалгүй. Нөгөө камерын хувьд бол USB-гээр залгагдсан HD камер байх юм биш үү. За ингээд орчны хувьд болчлоо тий. За шалгалтын маань орчин болохоор яг инженерийн хувьд бол бас бэлтгэхэд нэх хайхдаг хүндрэл гарах үл ойлгомжгүй асуудал гарах үл. Ер нь гайгүй тий. Гэхдээ одоо нөгөө нэг техникийн одоо ямар нэгэн доголдол үүсэх үү гэдгээс ингээ урьдчилан сэргийлээд магадгүй одоо бэлэн байдлаа хангаад яг нөгөө олон улсын цаанаас ирж байгаа гарын авлагын хүрээнд бол хэдий та ингээд экзам орчныг бэлдсэн байсан шалгалт өгөхөөс 2-3 хоногийн өмнө тухайн экзам орчноо шалгаарай, тестлээрэй гэж яадаг. За яг тестлэх тухайн орчныг одоо шалгалт өгөхөд бэлэн үү үгүй юу гэдгийг бол бэлэн тестлдэг түүл байдаг тийм. Тэгээд одоо нөгөө нэг check validate verify okay гэдэг юм бол шалгалт таны шалгалтын орчин бол хаач байсан өгөх боломжтой байх нэ. За үүнээс гадна хэдийгээр ажилчид нь хажуугаар ажиллаж исэн ч шалгалтаа өгч болох уу? Хамтаа ажиллаж байгаа хүмүүс нь хажууд ажиллаа хийж исэн ч шалгалтын орчныг хүлээн зөвшөөрч болох. Зөвшөөрөхгүй. Ганцаараа байх хэрэгтэй л. Тэг иргэдэг орчин дойрондоо бол ганцаараа байх хэрэгтэй л. За тиймээ та шалгалт өгч байгаа бол хамгийн багадаа 3 цаг, магадгүй 4 цаг ганцаараа суугаад шалгалтаа өгөх орчноо бүрдүүлчихэд шалгалтанд орох юм тийм. За ингээд өнгөрсөн хугацаа ер нь бол манай одоо сургалтанд хамрагдаад төгссөн инженерүүдийн хувьд бол ковидоос хойш маш нам хүн байна. Шалгалт бол маш одоо юу гэж байна? Одоо юу гэдүүлээ? Сул одоо цөөн ховор өгч байна. За тэгээд ямар тач байсан маш олон инженерүүдийн бол одоо мөсийг хаглаад тэг эр зориг гаргаад тий тэгээд ингээд шалгалтаа өгсөнд нь маш их баярлалаа. Тэгээд дараагийн одоо шалгалт өгөх инженерүүдтэй өөрийнхөө зүгээс ингээд бяцхан зөвлөмж ч юм уу тий эсвэл ингээд санаа ч юм уу хуваалцааж ерөөдөө өөрийнхөө яг нэг шалгалт өгсөн жишээнээс яг зөвлөмж өгөхөд л шалгалт хичээлдээ сууснаас хойш 2-3 сарын дотор өгүүл ерөөдөө амжилттай өгөх магадлал нь өсөхөөр санагдсан. Яагаад гэвэл 2-3 сарын дотор болохоор яг багшийн заасан юмнууд нь ерөөдөө мартаагүй. Тэгээд эргүүлээд ингээд хичээл рүүгээ ороод харахад яг энд чинь ингээд багш ингэж хэлжсэн, тэгжсэн гэсэн юмудаа яг мартаагүй. Тэгээд юмаа сэргээхэд арай илүү төхөм хурдан ерөөдөө байсан. Тэгээд ерөөдөө лабораториудаа ерөөдөө яг сайн хийсэн багт л шалгалтаас ер нь имийг гайгүй гэж бодож байна. Тэгээд дотроо яг хүн чинь яг нөгөө нэг юмыг ингээд нэг сурчаад яг нэг ингээд дотроо бодохоор яг нэг тийм за би одоо яг ингээд энийг чадах уу ингэхлүүхээр нэг хүнд өөрт нэг басаа нэг тийм яг санаа ер нь нэг тийм чадчих юм шиг яг нэг сэтгэл орж ирнэ ирэхэд бол бэлэн болчоор угаасаа цаанаасаа тэгэл ерөөдөө хөдлөө алцахгүй гэж бодож байна. За маш их баярлалаа. За тэгээд OpenShift-ийн одоо систем администраторуудын сургалтын одоо Монголын эхний инженерүүдийн нэг бол сандагдуулж байгаа. За тэгээд булган сүлтэй байх болтугай дараагийн инженерүүд маань айхгүй зоригтой шалгалтаа өгөөрэй. Гэхдээ мэдээж цаг хугацаа явах тусмаа таны одоо магадлал буурах юм байна. Дахиад бас яаж юм гэхээр яг ингээд нөгөө төвлөрөөд нэг 14 хоног ингээд ажиллаад тий тодорхой хэмжээнд лаборатори хэд дахин ингээд хийхэд бол тухайн хүнд бол ингээд мэдрэмж баг ирэх юм байна гэж ойлголоо шүү дээ тий. Би болчлоо шүү гэдэг мэдрэмж бүх сэдвүүдээ яг нэг мэдээд жишээ нь бүх команда ч юм уу ер нь ингэндээ тэгэндээ гэдэг юм да бүгд ер нь толгоонд орж ирэл. За ингээд мэдрэмж ингээд нэгэнт ингээ үүссэн байх юм бол айх эргэлзэх зүйлүүдээр шалгалтаа өгөөрэй. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.